Одоо үзэгч та бүхэн эдийн засгийн болон хүргэе. За энэ удаа эрүүл мэндийн даатгалын сан тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зарим улсын эмнэлгүүдэд ч гэсэн зарим үйлчилгээ төлбөртэй болсон талаар мэдээлэл хүргэх гэж байна. За өмнө нь бол 2021-с 2024 онд бол эрүүл мэндийн даатгалын сан гэдэг энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа сан маань өөрөө болохоор гүйцэтгэлээрээ санхүүжээд явж исэн. Ингэхээр бол тухайн сан алдагдaltaй буюу өртөө байгаадсан. Тэгвэл энэ оноос эхлээд үйлчилгээ иргэний авж байгаа тусламж үйлчилгээнээс шалтгаалаад бас эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө олгодог байя гэсэн ийм өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн юм байна. За ингээд нийтдээ лавлгаа шатлалын тусламж үйлчилгээг 3 янзаар ангилсан: архаг, төлөвлөгөөт, зочмог. За архаг нь болохоор нэн яаралтай бус гэж хэлж болно. Энэ нь болохоор иргэн ходоод нүвдөөд ч гэдэг юм уу эхний ээлжийн үзлэг онцлогоон дээр 101-ээс хойш иргэнд бол санхүүжилт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт бол олохгүй гэсэн үг. Үйлчилгээгүй тухайн иргэн тухайн үйлчилгээг улсын эмнэлэгч байсан ч гэсэн төлбөрөө төлөөд авна гэсэн үг. Харин төлөвлөгөөт буюу тодорхой хугацаанд бас тухайн өвчтөн иргэн хүлээх боломжтой эхний 100 иргэн бол эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр буюу төлбөр төлөхгүйгээр даатгалаараа хөнгөлүүлээд тухайн үйлчилгээг авна. Харин 101 дахиас хойших иргэний хувьд бол 80%-ийг нь эрүүл мэндийн даатгалаас олгоно. За харин 3 дахь нь зочмог буюу яаралтай заашгүй үзүүлэх ийм үйлчилгээ байгаа. Жишээлбэл яаралтай мэс засал ч юм уу, за эсвэл яаралтай төрийн тусламжийн үйлчилгээ ч гэдэг юм уу. Эдгээр үйлчилгээг авах иргэний хувьд бол 100% бол эрүүл мэндийн даатгалын сан хөнгөлөлтөө үзүүлнэ гэсэн үг. Ийм шийдвэрийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Эмнэлгүүд хязгаарлалтай юм байгаад байна. Тэр нь бол архаг тусламж үйлчилгээ байна гэсэн үг. Улсын эмнэлэг дээр. За манай энэ жилийн бас нэг хэрэгжүүлсэн арга хэмжээ нь улс хувь гэдэг юм эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарсан төсвийгөө бид нэр төсвийн нийлбэр дүнгээр нь улсын хурлаас батлаад өгч байна. Үүнийгээ бид нэр улс хувь анхан шат өрцөн сэргийлэх гэх мэтчлэн ингээд хуваарлаад хувь дээр жишээлбэл 163 тэрбум төгрөгөөр бол батлагдсан. За 9 сарын байдлаар энэ нэхэмжлэл маань 163 хүрсэн. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээг ерөнхийдөө дотор нь бол нийтдээ 10 хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. За үүнийх нь 60 орчим хувь нь бол яг энэ хэвтэн эмчилүүлж байгаа иргэдэд яг энэ мөнгө зарцуулагддаг гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. Иргэн бол эмнэлэгт аливаа нэгэн хууч өвчин ч юм уу өвчнийхөө оншийг тодруулаад оншийнхаа хүрээнд эмчилгээ хийлгэж байгаа, хэвтэн эмчилүүлж байгаа тухайн эмчилгээ нь бол хамгийн багадаа 250 мянган төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас бол гардаг. Хамгийн ихтэй бол зарим иргэнд бол 100 гаруй сая төгрөгийн ч гэсэн ийм эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үзүүлдэг гэсэн үг юм байна. Тэгээд жишээлбэл эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө үйлчилгээний дунд өндөр өртөгтэй, сэргээн засах, төргөн тусламж, өдрийн эмчилгээ хэмжлэн эдгээр нийтдээ 10 тусламж үйлчилгээ багтдаг гэсэн үг ээ. Энэ төвийн мэдээ та бүхэнд өмнө хүргэж байсан. Зарим нэг 3 дугаар шатлалын эмнэлгүүд бол зарим үйлчилгээг үн төлбөртэй үзүүлж байна. Зарим үйлчилгээ нь бол магадгүй 1 сая төгрөг, 2 сая төгрөгийн үйлчилгээг иргэд ингээд гинт үзүүлэхээр боллоо гэдэг ийм мэдээллийг өмнө хүргэж байсан. За энэний учир шалтгаан нь бол ерөөсөө 2025 оноос хэрэгжиж эхэлж байгаа эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэр буюу түрүүн өмнө хэлсэнчлэн тухайн иргэний авч байгаа үйлчилгээнээс нь шалтгаалаад хөнгөлөлтийн хувь хэмжээ нь өөр болж байгаа юм. Манай телевизэд нэгэн иргэн хандсан. За түүний хувьд бол халдвар төвчин судлалын үндэсний төвд BCD вирусын шинжилгээ өгөх гэсэн боловч энэ нь бол эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөхгүй. За та төлбөрөө төлөөд энэ үйлчилгээг авах хэрэгтэй гэсэн ийм мэдээлэл өглөө гэж иргэн хандсан. За үүний дагуу бид бүхэн халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл авахд бол бүртгүүлснээс хойш 101 дэх иргэн бол тухайн үйлчилгээг өөрөө төлбөрөө төлөөд авах ийм нөхцөл үүссэн гэдгийг бол хэлж байсан юм. Нэг ёсондоо улсын хэмжээнд байгаа улсын эмнэлгүүд ихэнх нь өвчтнөө авж байгаа өвчтнийх нь шинж тэмдэг болоод хэр яаралтай вэ гэдэг эдгээр нөхцөл байдлаас нь шалтгаалаад бас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт нь өөр үйлчилж байна гэсэн үг. Гүйцэтгэл бол хэтэрсэн тохиолдолд иргэнээс төлбөрийг бол 100% авч олно гэдэг заалттай байгаа. Үүнийхэн дагуу бол архаг гүйцэтгэл маань хэтэрсэн тохиолдолд бол манай эмнэлэг бол төлбөртэй тусламж үйлчилгээ авах боломж бол бүрдэж байгаа гэсэн үг. Ингээд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын мэдээллийг та бүхэнд харуулж байна. 2022 онд бол
өмнө нь одоо гүйцэтгэлээрээ санхүүждэг байсан цаг үе гэсэн үг. Энэ үед орлого нь 1.2 их 80 байхад зарцуулалт буюу гүйцэтгэл нь зардал нь 1.4 их 80 төгрөг болсон. Нэгсэндээ энэ хооронд 200 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байсан бахан 2023 онд бол энэ тоо ойрхон байсан. За 2024 онд бас ойрхон байсан. Тэгсэн хэдий ч гэсэн аль хэдийн бол 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллажсэн ийм сан байсан. За энэ онд бол одоогийн байдлаар онгорснаас хойш зардал нь 100 тэрбум орчим төгрөгөөр даваа алдагдaltaй байна гэсэн үг. За гэхдээ одоо ийхүү өмнөх шиг гүйцэтгэлээр нь бос за тухайн эмнэлэгт хуваарлаж өгсөн жилийн төсөвдөд харуулж эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас энэ сангийн цаашдын алдагдал бол буурна гэж бодлого тодорхойлогчид үзсэн. Харин нөгөө талдаа бол одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байгаа иргэдэд бол хүндрэл бэрхшээл үүсэж байгаа нь юм. За тэгээд цаашид бол эдийн засгчдын зүгээс хэлэхдээ одоо яг энэ эрүүл мэндийн даатгалын сангаас гарч байгаа иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг үн төлбөргүй одоо үзүүлж байгаа эдгээр тусламж үйлчилгээний цар хүрээг бол багасгаж за илүү нэн шаардлагатай өндөр өртөгтэй эдгээр нэн одоо яаралтай гэх мэтчлэн эдгээр тусламж үйлчилгээнд илүү хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлүүлдэг байх нь чухлаа гэдэг ийм яриа бас гарсан байна. Гэхдээ цаашид энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх нь бас одоогоор тодорхойг байгаамаа.